За өнөөдрийн хичээлийн сэдэв гар бичвэр гэсэн чигээр. За хичээлийн зорилго гар бичвэрээс уншиж трийг бол. За тэгэхээр үндэсний бичгийн одоо гар бичих гэж юу вэ? За тэгээд гар бичвэрээс хэрхэн яаж ойлгож унших вэ? Ярилцъя. За үндэсний бичгийн тэг гэж байна. За үсгийн тогтсон зурлах хэв маягийг бол тэг гэж нэрлэнэ. За үндэсний бичгт бол дармал тэг, бичмэл тэг, хорголжин тэг, улсын эзэгэн тэг, биерийн тэг, урлаг үсэг, эвдмэл тэг гэсэн. За ийм одоо төрлүүдтэй. За энд дэлгэцэн дээр модон барын тэг, хорголжин барын тэг харагдчихэв. За энэ хоёр одоо бичвэрийн ялгаа юу байна вэ? За одоо ямар үсгийг хэрхэн яаж тэмдэглэсэн бэ гэдгийг бас ажиглаж уншаарай. За энд бол улсын эзгийн тэг, дармал тэг хоёр харагдчихэв. За тэгэхээр дармал тэг гэж одоо юу хэлэх вэ? Улсын эзгийн тэг гэдэг юу вэ гэдэгт талаар бас ярилцсанаа. За биерийн тэг, гүйлгэн тэг хоёр байна. За тэгэхээр биерийн тэг гэдэг нь ямар тэгийг хэлэх вэ? За гүйлгэн тэг гэдэг нь одоо ямар хэв маягтай байх вэ гэдгийг бас энэ дэлгэцээс гарч ирж байна. За урлаг үсэг, эвхмэл тэг байна. За урлаг үсэг гэдэг нь ямар одоо байх вэ? Эвхмэл тэг гэдэг нь юу юм бэ гэдгийг бас дэс хараад ерөнхий төрлүүдээр нь одоо ялгаж салгахын чадвар суралцсан. За дараагийн хичээлүүдээс эдгээрийг тус тусад авч ярилцах болно. За тэгвэл гараар бичсэн одоо бичгийн нэхүүдийг л гар бичвэр гэж нэрлэж болно. За тэгэхээр гар бичвэр бол юу юугаар бичих вэ гэж. За хусын үзгээр бичиж болно, төмөр үзгээр бичиж болно, модон үзгээр бичиж болно, биерээр бичиж болно, алт мөн, эсэн нэрдэн, за харандаа мата бичвэрүүдээ бичиж болдог. За юу дээр бичих вэ гэвэл цаасан дээр бичиж болно, үйлсэн дээр бичдэг, болгомол хар цаасанд бичдэг байж гэж. За эдгээр нь бол монголчуудын уламжлалт одоо бичгийн хэрэглэгдэхгүй юм аа гэж ойлгож болно. За хэрхэн яаж одоо бичдэг байсан бэ гэвэл за татлан бичиг, гүйлгэн одоо тэгээр, кичээнгүй бичгийн тэгээр, самнаа тэгээр, дармал тэгээр одоо санаа дээр одоо ингэж бичдэг байжээ. За гар бичлэмээ одоо онцлог байна. За жишээлбэл Монгол орн гэдэг үгийг хэрхэн яаж одоо бичсэн байгааг харъя. За эхнийх нь бол хичээнгүй бичгийн тэг байна. За дараачих нь бол гүйлгэн бичгийн тэг. За гурав дахь нь бол одоо татлан бичгийн тэгээ. За тэгэхээр гүйлгэж бичихтэй үзэг одоо салгалгүй бичгийг чухалчилдаг бөгөөд за энэ бол түргэн бичих нь одоо гол үндэс болдог. За гүйлгэн бичих гэдэг нь бол хичээнгүй бичгийг бодвол арай хурдан, татлан бичгээс арай удаан тул энэ хоёрын завсрын шинжтэй гэж ойлгож болно. За хичээнгүй бичгүүд бол өсгийн зурлаг төрсийг тогтуун, сайхнаар хичээж бичих бөгөөд огт татлаагүй, жигд гаргацтай бичсэн одоо бичлэг юм аа. За альбан бичих сэрүүлэх, хуулах одоо хэрэгцээнээс үүдэж Монгол бичгийн татлан бичгийн хэлбэр үүссэн гэж үздэг. За татлаж одоо бичихтэй үзэг салгахгүй буюу цааснаас айлгуулах, кондируйлахгүй бичих бол хамгийн чухал зарчим юм аа. За энэ дээр одоо гар бичвэрүүдийг бас харьцуулж уншиж үзье. За энд цагаан цасан малгайтай гэсэн үг байна тийм ээ. За та бүхэн бас харж уншиж байгаа бол энэ дээр хичээнгүй тэг, гүйлгэн тэг, за тэгээд татлан бичгийн төвчрөөд бол харьцуулаад уншиж үзээрэй. За могоонд хүрэмтэй, хөх болсон хормойтой, баян хангаа улмын гэсэн. За энэ дөрвөн мөртийг за хичээнгүй бичиг, гүйлгэн тэг, татлан бичиг одоо хэрхэн яаж бичсэнийг харьцуулаад уншиж болж байна. За бичлэгийн тэгүүдийн ялгаа бол дотроо янз янз байна. За хамгийн гол нь юун дээр хэрхэн юугаар бичснээс хамаарат харилцаа адилгүй байна гэж ойлгож олно. За үндэсний бичиг бол монголчуудын бичиг соёлын төвөнд ч одоо чухал байр эзэлдэг. Үүний гол учир нь түүхийн урт хугацаанд бичиг үсгийн хэрэгцээг тасралтгүй хангасаар ирсэн туршина. За монгол бичиг бол олон зууны туршид бичлэгийн олон янзын тэг хэлбэр, дүрм, зураг, уран гоёмсог болон түргэн бичиг арга ухааныг өөртөө шингээсэн. Одоо энэ үндэсний бичиг болж хөгжсөн маа гэж ойлгож байна. За бичлэгийн тэгийг за та хэд маань өөртөө бие дагаад уншаад үзээрэй. За маань компьютер болон цахим хэрэглэгдэхүүнээр бичсэн хэв маягийг бол дармал тэг гэж нэрлэдэг. За хорголжин барын тэг байна.
За хорголжин бар гэдэг бол туулгаар хийсэн нэг зүйл одоо өсгийн хэвийг хэлж байгаа. За өсгөөдөө өөрч хийдэг учраас хорголжин бараар одоо хийсэн зарим номыг ажиглавал өсөг одоо хоорондын өчүүхэн зай гарснаас харагдчихэдэг. Өөрөөр хэлбэл одоо нэг өсгөө өртөг учраас холоор одоо янз бүр байдаг л гэсэн. За хорголжин барын өөр нэг онцлог бол дармал бичгийн хэвийг бол дуурайж хийсэн учраас уншихад одоо хүндрэл багтаа. Өөрөөр хэлбэл дармал одоо бичвэрээс уншиж байгаатай яг адилхан одоо уншигддаг. Хамгийн гол нь өсөг хоорондын зай ямар байх вэ гэдгээс өөр байдгаас ялгаатай юм аа гэж. За дараач нэг төрөл бол хус үзгийн тэг байна. Монголчууд түүхэндээ модон үзэг, хус үзэг, биер, төмөр үзэг зэрэг олон янзын дэлхийн хэрэгсэл ашиглаж ирсэн. Хус үзэг гэж одоо хусны төрлийн модоор хийсэн үзгийг хэлдэг. За хусыг нэг талыг нь одоо хавтгаа нөгөө талыг нь харандааны үзүүр шиг үзүүрлэж бичдэг. Энэ бол Монгол үсгийн зарим зурлаг методыг тодорхой маяг гаргаж бичдэг хүнтэй байна гэж ойлгож байна. За ингээд өнөөдрийн хичээлийг энд хүрээд өндөрлөе. Тэгээ та бүхэн би дагаад өөрсдөө эдгээр одоо бичвэрүүдийг бас уншаад зэрэг